33 дугаар анги хүчний сорил 7 ухааны тулааны ордон хүчний сорил зориулж нийт 20 чулуун баг нь бэлдсэн байлаа. Шалгалт эхлэмэгц нэр дэвшигчид 20 хэсэгт хуваагдана. Ингэснээр талбай дээр хөл хөдөлгөөн багасах юм. 20 чулуун багныг 7 ухааны тулааны ордны өөр хаалхны өмнө байршуулжээ. Баг нь бүрийн дээд талд гэрэлтэх туяа байх бөгөөд тэр нь нэр дэвшигч бүрийн хувь тавилан хэмжих тэмдэг байлаа. Тэд энэ хаалгаар нэвтрэнэ үү? Эсвэл замын хажууд хаягдах уу гэдэг бүх зүйл ганцхан тооноос хамгаална. 30-40 орчим настай нэгэн эмэгтэй олны өмнө гарч тусгаалan зассан тавцан дээр зогсов. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би хүчний сорилыг хариуцсан шалгагчдын нэг 7 ухааны тулааны ордны эсэлтийн шалгалт нийт 3 хэсгээс бүрдэнэ. Бүх сорилтыг давсан нэр дэвшигчид нас авьяас шалгалтын үр дүн харгалзан албан ёсны үнэлгээ өгнө. Эхний 10 байрт орсон хүмүүс шагнал авна. Харин 1-р байрт орсон хүнд улаан алтан лууны чүмэгний үрэл олгоно. Улаан алтан лууны чүмэгний үрэл олны дундаас нэгэн зэрэг гайхсан дуу алдав. Язгууртан гэр бүлийн залуус хүртэл мэл гайхжээ. Хүч чадал сул хүмүүсийн царай шууд харамслаар дүүрв. Тэд 1-р байрт хүрэхгүй хөвгүү гэдгээ сайн мэдэж байлаа. Хамгийн хүчтэй хүмүүс нуруугаа цэхлэн нүдэнд нь найдварын гал хасав. Тэдний бүх бие тулдах гэж тэмүүлжгүй мэт хөдлөнө. Тэд энэ улаан алтан лууны чүмэгний үрэлд яг өөрсдөд нь зориулсан гэж бодож байлаа. Лимийн өмнө эмийн гарын авлага уншиж байсан тул улаан алтан лууны чүмэгний үрлийн шинж чанарыг ойролцоогоор мэднэ. Энэ үрэл усан үзмний чинээ хэмжээтэй. Улаан алтан лууны чүмэг дээр хид хідэн төрлийн ховор эмийн өвс нэмж чанан нэрж боловсруулж хийдэг. Бие махбодыг сайжруулж, бясалгалыг нэмэгдүүлж, дүүгээр зогсохгүй саад хан давхатж тусалдаг. Улаан алтан луу бол жинхэнэ луу биш. Зөвхөн луугийн цусны багахан уулмөр агуулсан удам. Гэвч луутай холбоотой амьд нь сул дорой байх учиргүй. Ховтын төвчний маструудч түүнд өрсөлдөж чадахгүй. Тэнгэрийн аз хаант улсад ховтын төвчний мастер угаасаа цөөн. Дээрээс нь ийм үнэт үрлийг боловсруулж чадах хүн байхгүй. Тиймээс Тэнгэрийн аз хаант улсын улаан алтан улааны чүмэг үрэл үйлдвэрлэж чаддаггүй. Энэ юм 7 гүн хөндийгөөс ирсэн нь эргэлзээгүй. Жил бүр 7 гүн хөндий авиаснуудыг шалгаруулдаг бөгөөд төв бүлгэмээс ийм гаргаж залуу авиаснуудыг татдаг байлаа. Магадгүй 7 гүн хөндийд улаан алтан лууны чүмэгний үрэл тийм ч онцгой үнэтэй зүйл биш байж болно. Гэвч Тэнгэрийн аз хаант улсын хүмүүсийн хувьд энэ бол мөнгөөр худалдаж авч чадахгүй үнэт эрдэнэ. Том язгууртан гэр бүл хүртэл ийм зүйлийг эзэмшсэн хүнд атаарах нь аргагүй. Үзэгсэлэнт шалгагч эмэгтэй огт оглосон шинжгүй 50 үргэлжлүүлв. 2, 3, 4-р байрт орсон хүмүүс алтан могоон улаан үрэл олгоно. Харин 5-аас 10-р байранд орсон хүмүүс тус бүр сүнс цуглуулах үрэл өгнө. Алтан могоон улаан үрэл нь 100 жилийн настай алтан улаан могоон цэсээр боловсруулагддаг. Энэ цэс алтан улаан өнгөтэй тул ижил нэртэй болсон ажээ. Улаан алтан лууны чүмэгний үрэлтэй харьцуулбал доогоор ч гэсэн энэ жирийн хүний амьдралдаа олж харахгүй ховор үнэтэй юм хിവэр. Харин 5-р төвчнөөс 10-р байрт орсон хүмүүст өгөх 10 сүнс цуглуулах үрэл нь харьцангуй энгийн. Нэг үрэл нь 200 алтан лингийн үнэтэй. 10 ширхэг нь 2000 алтан лин болно. Гэхдээ дэд байрын 2 им дор хаяж 10,000 алтан лин хүрнэ. Үндэ хэд дахин илүү төлсөн ч худалдаж авах боломжгүй. Ийм өгөөмөр шагнал авьяастай нэр дэвшигчдийн төлөйг догтлууллаа. Тэд даруй тавсанд гарч чадвараа харуулахыг тэсэн ядуу хүлээж байв. Харин догтлсон олныг хараад торгон хувцастай хэсэг залуус охид үл тоомсорлон инээлдэнэ. Тэдний дунд хаш бүстэй царайлаг нэгэн залуу инээмсэглэн зогсож байлаа. Түүнийг дагалдагсад инээмсэглэн долгонож эхлэв. Энэ хүмүүс өөрсдөө хитрхи өндөр үнэлж байна. Улаан алтан лууны чүмэгний үрэл аль хэдийн залуу ноёны халаасанд орчихсон. 1-р байр тодорхой болсон хэрэг. Тэд одоо бас өрсөлдөнө гэж бодож байгаа юм бах та. Үнэхээр өөрсдөө хэмжээг мэдэхгүй байна. Залуу үйл ялэг инээмсэглэн эргэдэг дэврээ зөөлөн сав. Тэр юу ч хэлсэнгүй. Тэр бол Юэло хотын Ван гэр бүлийн авьяастан байлаа. 4-р зэрэглэлийн авьяастай бие бэхжүүлэх төвчний 3-р шатны ихэнд хүрсэн. Мөн Юэло хотын шилдэг залуусын тэмцээн 1-р байр эзэлж байсан. Юэло хот бол том хот. Тиймээс тэнд 1-р байр эзэлнэ гэдэг бага зүйл биш. Тавцан дээр эмэгтэй үргэлжлүүлэн хэлв. Одоо эсэлтийн шалгалтын эхний шат эхэлнэ. Бүгд өөрийн бүх хүчээр гарган оролцоорой.
чулуун багны дээрх гэрлийн баг нь таны цохилтын хүчийг илтгэн. Нэг цөн 100 жингийн хүчтэй тэнцэнэ. 1000 жинг тавьбал энэ шатыг давсан гэж тооцсон. Нэр дэвшигчид бүр 3 удаа оролцох хэрэгтэй. Нэг удаа тэнцэхэд л хангалттай. Одоо үзүүлэх жишээ харуулъя. Лин Син урагш гар. Үзэсгэлэн тэмхтэй үгээ дуусгагч нэгэн ир тавсан дээр гарч ирэв. Тэр өндөр туранхай бараг яс арьс болсон мэт харагдана. Царайн цонхгоор хүүтэн харцсан хатуу ширүүн. Тэр хар хувцс өмссөн бөгөөд нуруундаа 3 тохой илд урт үүрчээ. Гадаа нар мандаж байвч түүнийг тавцан дээр гарах мөчөд олны дундх агаар хідэн химээр хүүтэрсэн мэт санагдав. Тэр чинь Линсийн мөн үү? Долоонгүй ухааны тулааны ордны Тэнгэрийн ордны хүн. Энд Линсиний алдартай хүн бололтой. Гэвч Лимин түүнийг мэдэхгүй байлаа. Тэр Лин Шаоднаас асуув. Энэ Линсэн гэж хин юм? Лин Шаод нь тулааны бэлтгэлд тийм ч хичээнгүй биш ч гэлээ хилдэв мэдээ цуу ярианд тун сонирхолтой хүн. Иймэрхүү зүйлсийг сайн мэддэг байв. Тэр хэлв. Линсийн бол Тэнгэрийн ордны ахлах шавийн нарын нэг. Долоонгүй ухааны тулааны ордны хамгийн ширүүн, хамгийн хүчтэй салбар нь Тэнгэрийн ордоо. Тэр 20 настай, 4-р зэрэглэлийн авьяастай. Бясалгал нь бие бэхжүүлэх төвшний 4-р шатны оргил төрсөн. Өнгөрсөн жил Тэнгэрийн ордонд орсон. Дараа нь өөрөө хүсэлт гаргаж 1 жил фронтт явсан. Тэнд тоо тоомшгүй олон хүн алсан гэдэг. Одоогийн тулааны чадварыг нь үнэлэхэд хэцүү. Гэхдээ хүмүүс түүнийг удахгүй бие бэхжүүлэх төвшний 5 дахь шатанд орно гэж ярьдаг. 20 настайдаа бие бэхжүүлэх төвшний 5 дахь шат гэж үү? Лимийн үйл ялэг зочив. Ерөнхийдөө тулаанд 30 нас хүрэхээс өмнө 5 дахь шат буюу яс давтах шатанд хүрвэл онцгой гэж тооцогддог. Энэ нь Линсийн алах санаагаар дүүрэн байлаа. Тулааны талбарт олон хүний амь авсан нь илэрхий. Ижил бясалгалтай хүмүүс дундаа тэр үнэхээр мастер байх нь гарцаагүй. Линсийн ийм үзүүлэх жишээ хийхийг үзэн яддаг. Гэвч Тэнгэрийн ордны шавнар дэвшихийн өмнө хүчээ харуулах ёстой гэдэг уламжлал бий. Энэ тэдэнд Тэнгэрийн дор илүү хүчтэй хүн үргэлж байдаг. Орилт хүрэхийн тулд зогсолгүй тэмүүлэх ёстойг ойлгох ёстой. Линсийн чулуун багны өмнө хайхрамжгүй зогсов. Бэлтгэлээч базаасангүй. Тэр зүгээр баруун гараа хөнгөн савлаа. Бум. Чанга дуу гарч чулуун баг нь хүчтэй дэргэв. Гэрлийн баг нь огцом дээш үсрэн гарч хэсэг чичирсний дараа 4 тохой 9 цун дээр тогтов. 4900 жин. Талбай даяар магтаал гайхширлын дуу өрнөв. Хэрв Линсийн бүх хүчээ гаргасан бол 5000 жинг давхч байсан байж мэднэ. Энэ үр дүнг хараад Лиминий нүд томров. Линсийн хүч бараг өөрийнх нь хүчнээс 2 дахин их байлаа. Лин Шаод нь хэлв. Тийм ч гайхах зүйл биш. Тэр Тэнгэрийн аз хотын залуу үеийн шилдэг авьяаснуудын нэг. Ийм үр дүн үзүүлэхгүй байсан бол харин сонин. Лимин асуув. Залуу үеийн шилдэг хүмүүсийн нэг гинэ? Цин Шинсон түүнийг ялж чадах болов уу? Лин Шаод нь мөрөө авчив. Цин Шинсоны хүчийг би мэдэхгүй. Гэхдээ Цин Шинсон олон талын авьяастай бүх зүйл суралцдаг. Харин Линсийн зөвхөн тул дахь алах тал дээр бүх хүчээ төвлөрүүлдэг. Тэр бол амьдрал өхлийн тулаанд мэрэгсэн хүн. Хэрв хоёулаа аим тавийн тулд бол Цин Шинсон ялахгүй гэж мэднэ. Гэхдээ бити март Цин Шинсон дөнгөж 15-тай. Харин Линсийн 20 настай. Түүнийг сонсоод Лимийн үйл ялэг толгойд өгөв. Бие бэхжүүлэх төвшний нийт 6 шаттай. Цааш ахих тусам шат хоорондын ялгаа улам нэмэгдэнэ. Суц нэгтруулах шатанд хүрсэн хүний хүч 8000 жин хүрч чадна. Лимийн тэр төвшнөөс одоохондоо их хол байлаа. Шалгалт тэгэллээ. Яг энэ мөчөд давцан дээр үзэсгэлэнт дунд насны эмэгтэй хүч сорил эхлэх тушаал өгөв. Залуу нэр дэвшигчид бүгд догдолсон байлаа. Хүн бүр өөрийн хүчийг туршиж үзхий тэсэн ядуу хүлээн. Гэвч үнэхээр чулуун баган дээр хүчээ сориход олон хүн онов. 900 жин, 850 жин, 850 жин. 3 удаад амжилтгүй. Дараагийнх нь 950 жин, 900 жин, 900 жин. 3 удаа амжилтгүй. Дараагийнх нь олон нэр дэвшигч дөнгөж бие бэхжүүлэх төвшний 2 дахь шатанд хүрсэн байв. Хэрв оргил байдалтай байсан бол 1000 жинт хүрч болох байсан. Гэвч хүн оролдлого бүртээ оргил төвшөндөө байж чадахгүй. Дээрээс нь сандарсан даалж хамгийн хүчээ гаргаж чадсангүй. Ийм хүмүүс мэдээж хасагдана. 1000 жин тэнцлээ. Лиминий игнэнд байсан хүн тэнцээд баярлан хашгирч догдолсонтой бараг бүжиглэлээ. Үндэ тэр хүн өөрөө ч мэдэж байв. Хэдийгээр эхний шатыг арай гэж тавсан ч 2 дахь шатанд унах магадлал өндөр. Гэсэн ч 16 настайдаа долоонгүй ухааны толооны эрсдийн шалгалтын эхний шатыг давна гэдэг нэр төрийн хэрэг. 1300 жин тэнцлээ.
950 жин амжилтгүй үр дүн гарах бүр дунсан хүмүүс сэтгэлээр унан толгойг удаалган явна. Тэнцсэн хүмүүс баяр хөөрөөр дүүрэн. Мөн зарим нь огт догтлсон шинжгүй байлаа. Тэдний хувьд энэ шатыг давах нь мэдээж хэрэг. Тэр яг л урд талд гинэт шууган дэгдэв. Лимийн ураг шаруулт цэнхэр майланган хувцастай нэгэн залуу чулуун багны өмнө зогсож хүчээ цуглуулж байлаа. Лимийн энэ хүн хэн болохыг сонирхон харж байтал эргэн тойрны хүмүүс ярилцаж эхлэв. Тэр бол зүүн ус хотын Сүмпийн бие бихжүүлэх төвчний 3 дахь шаттай хүчин аимшигтай яриа өрнөж байх зур Сүмпийн ураг шухс хэв. Тэр чулуун багныг пин гэх дуугаар зохиход гэрлийн баг нь дээш огцсон өсгөн чичирлээ. Эцэст нь 2 тохой цон дээр тогтов. 2300 жин. Энэ бол 2000 жинг тавсан анхны хүн байлаа. Олон хүн нэгэн зэрэг гайхаж дуу алдав. Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 34-р анги зүудний сорил. Энэ Сүмпийн бие бихжүүлэх төвчний 3 дахь шатанд ороод нэлээд хугацаа өнгөрсөн хэрнэ ердөө 2300 жил гаргаж чадлаа. Бас 17-тай надад аюул болохгүй. Ван Ямпын синседивэн хэлв. Тэр нүдээ үл ялэг нэрийсхэн Сүмпинийг хэмжиж байлаа. Эсэлтийн шалгалтын эцсийн үнэлгээ зөвхөн сорилтын үр дүнгээс хамаарахгүй. Нас авиасын зэрэгч мөн тооцогдно. Нас бага байх тусам авиасын зэрэг өндөр байх тусам үнэлгээ нэмэгдэнэ. Энэ удаагийн шалгалтанд оролцож буй олон залуу тулаанч авиаснуудын дунд 17 нас гэдэг аль хэдийн ажаахан ахмаг насанд тооцогдож байлаа. Залуу ноёнт нь таны ээлж боллоо. Ван Ямпэн дэвүүрээ өвхөн дагуултаа өглөө. Тэр чулуун багны өмнө алхаж очиход олон хүн түүнийг таньж эхлэв. Юэло хотын Ван Ямпэн байна. Мэдээ хүмүүсийн дунд тармагц ойр хавийн нэр дэвшигчид бүгд түүн рүү харцаа шилжүүллээ. Энэ удаагийн нэр дэвшигчдийн дундаас 1-р байрын төлөө өрсөлдөх хамгийн өндөр боломжтой хүн бол Ван Ямпэн. Түүний хүч чадал айхтар. Дээрээс нь тэр дөнгөж 15-тай. Хамгийн чухал нь Ван Ямпэний авиас өндөр. Тэр 4-р зэрэглэлийн авиастай. Гэхдээ үндэ 4-р зэрэглэл болон түүнээс дээшгт авиас дотроо доод, дунд, дээд гэж дахин хуваагддаг. Ван Ямпэн бол ховор тохиолдох дээд 4-р зэрэглэлийн авиас нь байлаа. Ван Ямпэн чулуун багны өмнө зогсоод нэг амьсгаа гаргав. Түүний амьсгаа агаарт 2 могомит мушгирэн дээшлэлээ. Энэ бол бие бихжүүлэх төвчний 3 дахь шат. Дотор эрхтэн бихжүүлэх шатны шинж байв. Эргэн тойронд байсан хүмүүс гайхаж дуу алдав. Үнэхээр гайхалтай юм. Дөнгөж бие бихжүүлэх төвчний 3 дахь шатанд орсон атлаа аль хэдийн 2 могомит амьсгал гаргаж чаддаг болжээ. Тэгээд дөнгөж 15-тай. Энэ бол Тэнгэрийн ясыг эсэргүүцсэн авиас байна. Дотор эрхтэн бихжүүлэх шатанд хүрсэн тулаанчдын жинхэнэ их хүч зүрх уушиг болон 5 гол дотоод эрхтнийг хамгаалж эхэлдэг. Ингэснээр эмзэг дотор эрхтэн довтлооноос хамгаалагдана. Дээрээс нь зүрх уушиг нь хүчрхэг болж амин хүч нь ер бусын өснө. Амьсгалаа удаан барьж чаддаг болно. Ийм нөхцөлд булчин аяндаа бэхжин саяжирдаг. Энэ Ван Ямпэн дөнгөж 3 дахь шатанд орсон хэрнэ аль хэдийн могомит амьсгал гаргаж байна. Үнэхээр хатаархмаар юм. Ингэж хүмүүс ярилцаж байх зур Ван Ямпэн аль хэдийн чулуун баган руу цохилтоо хийв. Бан чимээ цүрэтэж чулуун баган дөргөнлөө. Гэрлийн баган дээш өсөрч эцэст нь 2 тохой 4 цон дээр тогтов. 2400 жин. Ерөнхийдөө бие бихжүүлэх төвчний 3 дахь шатанд дөнгөж орсон жирийн тулаанч 2000 орчим жин хүчтэй байдаг. Гэтэл Ван Ямпэн дөнгөж 3 дахь шатанд орсон дөнгөж 15-тай атлаа 2400 жингийн хүч үзүүллээ. Энэ үлдсэн бүх хүний цочирдуулахад хангалттай байв. Гэвч хүмүүс энэ гайхширтлаа дарч амжаагүй байтал нөгөө тал дахин гайхсан аширгаан сонсогдов. Өндөр бедрүүн биетэй нэгэн залуу чулуун багны өмнө алхаж очиод нодоргоо болгожээ. Гэрлийн баг нь 2 тохой 4 цөн хүртэл өсөөд тогтсон байв. 2400 жин. Ван Ямпэний дөнгөж тогтоосон амжилт өөр нэг залуу шууд гүйцэтгэлээ. Лимийн тэр өндөр бедрүүн залуу руу харснаа баг зэрэг гайхав. Тэр залуу мөн л бие бихжүүлэх төвчний 2 дахь шатанд байсан юм. Бие бихжүүлэх төвчний 3 дахь шатанд хүрсэн хүн 2000 жин гарах нь тийм ч хачин биш. Гэхдээ 2 дахь шатны хүн бол 2000 жинг давна гэдэг хитрхи сүртэй хэрэг байлаа. Одоо л Лими анзаарав. Тэр залуу гинэн цайлган төрхтэйч өндөр нь үеийнхнээсээ илүү булчинлаг биеийн насан турсан хүнийхээс ч илүү зузаан нэгт харагдана. Эн чин төрөлхийн тэнгэрлэг хүч гэдэг нь үү?
Төрөлхийн тэнгэрлэг хүчтэй хүмүүс үеийнхнээсээ хэд дахин хүчтэй байдаг. Ийм хүмүүс маш ховор. Гэхдээ энэ өндөр бэдрэн залуу тэдний нэг болтой. Ван Янпэнч тэр залууг хараад хөнгөн хамраараа дуурав. Гэхдээ нэг их тоосонгүй. Төрөлхийн тэнгэрлэг хүч гинүү? Тулаанч зөвхөн хүчээрээ тулдаггүй. Тулааны урлаг, техник, жинхэнэ их хүч бүгд чухал. Түүнээс гадна бясалгал, ахих тусам жинхэнэ их хүч улам чухал болдог. Төрөлхийн хүчтэй төрсөн хүн заавал аимшигтай тулаач болно гэсэн үг биш. Сорил үргэлжилсээр байлаа. Би бихжүүлэх төвчний 2 дугаар шатны оргил төрсөн хэд хэдэн залуу мянган жингийн хүч гарган тэнцэв. 7 гүн ухааны тулааны ордны шаардлагаар нийт дэвшигчид 15-аас 18 насны хооронд байх ёстой. Энэ насанд би бихжүүлэх төвчний 2 дугаар шатны оргил төрсөн байх нь боломжтой зүйл. Заримдаа би бихжүүлэх төвчний 3 дугаар шатанд хүрсэн залуус ч гарч ирнэ. Тэд 2000 жиг амархан давж, зарим нь бүр 2500 жиг хүрч байлаа. Эцэст нь Лин Миний ээлж болов. Чулуун багны өмнө алхаж очихоос өмнө Лин Мин нэг зүйлийг ойлгосон. Нөхцөл байдал түүний бодсноос илүү ноцтой байна. Хэдийгээр Ван Янпэнд ялагдахгүй гэдэгтээ итгэлтэй байсан ч төрөлхийн авьяасны үед түүнээс нэлээд хол 3 дугаар зэрэглэлийн авьяас дээд 4 дугаар зэрэглэлийн авьяастай харьцсан. Эцсийн үнэлгээнд Лин Мин энэ тал дээр том хасалт амсна. Тиймээс шалгалтын үе шат бүр тэр зүрх бүх хүчээ гаргах ёстой. Лин Мин зөөлөн амьсгаа авч бүх биеэ соллов. Тэр анхаарал сарниулах бүх бодол, бүх чимээг хөөж ярилгалаа. Жинхэнэ их хаосын арга түүний бие чимээгүй эргэлдэж эхэллээ. Ижил бясалгалтай тулаанчтай харьцуулахад түүний булчиндах жинхэнэ их хүч хэд дахин нягт байлаа. Хүч бэлтгэх шатны торго мэт урсах зарчим. Хатуу ба зөөлөн хүчний уялдаа. Лин Мин хаосын дэд мэрданы аргыг бясалгахдаа эдгээр бодлыг оюун санаандаа гүнс хийсэн байв. Түүний харц төвлөрч султсан бие нь гинэт татсан ном мэт чангарлаа. Бэлхүүсэн доошлон уяны хүчээр урагш түлхэгдэв. Яг л уян хүчрхэг ирвэс мэт өсрөх мэт бан зохилт чулуун багны яг төвд туслаа. Гэрлийн баг нь огцом дээш өсөрч галзуурсан мэт сэвчин өссөөр эцэст нь 2700 жин дээр тогтов. Лин Миний хүч 2600 жин орчим. Гэхдээ бүх хүчээ бүрэн гарвал 2700 жин хүрэх боломжтой байлаа. Тэнгэр минь 2700 жин. Энэ хүч нь хүн төрхтэй хэрцгий аратан байна. Дахиад хэдэн 100 жин нэмбэл би бихжүүлэх төвчний 4-р шаттай хүнийг гүйцэх нь. Үгүй ээ, энэ нэг л биш байна. Энэ залуу дөнгөж би бихжүүлэх төвчний 2-р шаттай шүү дээ. Тэр ч бас төрөлхийн тэнгэрлэг хүчтэй хүн юм болов уу? Олон хүн шуугилдан ярилцав. Удалгүй зарим нь Лин Минийг таньж эхэллээ. Би тэр хүнийг мэднэ. Хагас цагийн өмнө гол зам дээр тэр 4 гарын хүчээрээ морин тэрэгний хүнийг хуу салхины тэрэм шиг шидэж хайсан. Тэр хүнч бас би бихжүүлэх төвчний 2 дугаар шаттай. Морин дээрээс жад байран дээрч байсан. Гэтэл өөрөө шидэгдэж харин энэ хүү огт байрнаас өдлөөгүй. Би түүнийг чөтгөрийн хүүхэд юм болов уу гэж бодсон чинь төрөлхийн тэнгэрлэг хүчтэй хүн байжээ. Тийм болохоор л тэгж чадсан юм байна. Түүнийг төрийн хүмүүс баривчлаагүй лөө. Яаж буцаад ирчихв? Хүмүүс шуугилдаж байхад Ван Янпэний амжилтыг давж 2400 жин гаргасан өндөр бедрүүн залууч Лин Мин рүү харав. Түүний царайнд найрсаг төрөх илэрч тэр Лин Минд баяртайгаар инээмсэглэв. Энэ шалгалт өөртөө найдал төрөлхийн тэнгэрлэг хүчтэй хүнтэй таарна гэж бодоогүй тул Лин Мин дотноссон сэтгэл төржээ. Ван Янпэн Лин Мин рүү хараад хөмсгөө зангидлаа. Энэ хүч бас төрөлхийн тэнгэрлэг хүчтэй гэж үү? Ядаргаатай юм. Ийм ховор залуус модны цавсраас жом шиг араасаа гарч ирээд байх юм. Фэн ха, энэ жал хаанаас чим гарч ирээд таны анхаарлын төвийг булааж зүрхлэлээ. Пин ахын нэр хүндийг хулгайлчлаа шүү. Ван Янфэний хажууд байсан нэгэн хүн хэлв. Ван Янфэн 50 хэлв. Онцгой зүйл биш ээ. Би бихжүүлэх төвчний 2 дугаар шаттай байж ийм үр дүн үзүүлсэн боломж юм. Гэхдээ тулааны хүч зөвхөн биеийн хүчнээс хамаардаггүй. Төрөлхийн тэнгэрлэг хүчтэй хүмүүс ховорч ирээдүйд агуу амжилтанд хүрдэг нь олон биш. Ван Янфэний хоолойд үл мэдэх бухимдал шингэсэн байлаа. Тэр энэ элслийн шалгалтын 1-р байр эзлэн гэж аль хэдийн итгэсэн. Гэтэл дахин ийм залуус гарч ирж түүний гэрлийг дарж байгаа тэр тун таагүй санагдчих байв. Фэн ахын хэлсэн туйлын зөв. Ирээдүйд хамгийн чухал нь жинхэнэ их хүч болно. Биеийн хүчний давуу тал ихэнх үед л хэрэгтэй. Энэ жаал хэдэн жил баярлал үз. Ван Янфэний даваал тэр дэрүү даган зөвшөөрөв. Лин Минний дараа Лин Шаодны ээлж болов.
Тэр чулуун баган руу ойртож үзүүгээ ийш тийш эхлүүлэн эргүүлэн бэлхүүсээ хөдөлгөж эхлэв. Хэдэн минут ингэснээр дараа шалгагчдын царай улам төвчээргүй болж ирэхэд сая нэг чангаар орилон чулуун багныг зөхөв. Түд бүдүүн дуу гарахад чулуун багны гэрлийн туяа хэсэг чичирж байгаад намжив. Шалгагч Лин Шаотн руу хөмсгөө зангидаа харав. 750 жин. Гэхдээ чамд дахиад 2 боломж байна. Энэ үр дүн үнэхээр муу байлаа. Ер нь 900 жингээс доош хүчтэй хүний шалгалтанд бүртгүүлэхээс ч ичдэг. Ийм олон хүн дунд зогсоод эцэст нь өөрийгөө шившиг болохыг хэн хүсэх вүлээ. Гэвч Лин Шаотны хувьд энэ үр дүн тунд ажгүй санагдчихэв. Тэр бусдын бодлыг тоодгүй төрөлхийн ичих нүргүү чадвартай хүн. Тэр дахин бэлхүүсээ хөдөлгөж хүзүүгээ сунгаад 2 туудагаа зөхөв. Пин 700 жин. Дахиад нэг цохилт 750 жин. Эргэлзэх зүйлгүй. Лин Шаотн гонигтайгаар унав. Гэхдээ Лин Шаотны хувьд энэ бол муугүй үр дүн байлаа. Тэр дөнгөж 15-тай, эцэг нь түүнийг 18 хүрэхэд л 7 ухааны талааны ордонд орох боломжтой гэж тооцоолж байсан. Лин Шаотн угаасаа суц нэвтрүүлэх шатанд нэвтрэх төлөвлөгөөтэй хүн биш. Түүний цорын ганц хүсэл нь Лин овог доторх байр сууриа хадгалж үлдэх. Лин Шаотн буцаж ирэхэд Лимийн асуув. Би чамд алтан бугай өрл өгсөн шүү дээ. Уугаагүй юм уу? Бүгдийг нь идсэн. Үгүй бол 600 жинч давхгүй байх байсан. Лин Шаотн гимгүү мөрөө авчив. Лимийн хэлэх үггүй болов. Гэвч тэр үүнийг хэвэн гэж бодлоо. Эцэст Лимийн хаусын дэд Мирданы аргыг бясалгаас өмнө хамгийн сайн үр дүн 850 жин байсан. Түүний өдөр шөнөгүй ууггүй бэлтгэл Лин Шаотныхаас хавгүй давв. Тухайн үед Лин Шаотн ердөө 600 жин гаргаж байсан ч гайхах зүйл биш. 3 дугаар зэрэглэлийн авьяастай хүчрхэг язгууртан ард талтай хүн 15-таа 7 ухааны тулааны ордонд орох гэдэг маш хэцүү. Эсэлтийн шалгалтын эхний шатыг давах нь хүртэл бараг боломжгүй өндөр давуу байлаа. Хүчний сорил эцэст нь үр дунд дуусав. Нэр дэвшигчид богино амрах хугацаа өгөөд дараагийн шалгалт үргэлжлэх болов. Амрах хугацаа хэтэрхий богино байсан тул Лимийн зүгээр л хөнгөн хоол идээд дахин бясалгалд сув. Дараа нь тэр яаран талбаараа буцлаа. 2 дахь шалгалт бол зүүдний сорил. Энэ сорил тулаанчийн зүрх сэтгэлийг шалгадаг. Тулаанч зөвхөн авьяас ард талын дэмжлэг хэрэгтэй биш. Түүнээс ч илүү чин үнэнч цуцшгүй тулааны зүрхтэй байх ёстой. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас